амтаа гэдэг. Матай ном үлдэнтэй. Матай ном чи ямар гэрээ гардаг вэ? Шинэ гэрээ. Хэдэрхий амархан асуулт байна те. Тэгээ өнөөдөр Библийн асуулт хариултыг тэмцээн байгаа шүү. Тэр ч ихсээр ийм аюу амархан асуулт байна. Тэгээ өнөөдрийн үгийг хуваалцахаас би нэг залуугийн талаар ярих гэж бодож байна. Тэр залуу юу вэ? Одоо ингэ солонгос хүмүүс аюу ууланд аялах дуртай болсон те. Уулын хурц иж өрнөр сонсоод ингэ амархан явдаг байгаа. Нэг залуу яг тэрнтэй адилхан ингээ уулын хурц иж өрнөр сонсоод явж исэн ба маш их хад асуултаа асуух. Тэгтээ уулын залуу маань явж байгаа хальтраад унчихсан байна. Зоригсоо арайгаа нийгмээс дуурайд авсан, модноос дуурайд авсан. Тэгээ хөлөөр ингээд доош тэмтэрсэн ч юу ч байхгүй даа. За одоо би өгөх нэ гэж бодсон байна. Тэгээ нөгөө залуу маань барьсан чигээр ойлгосон байна. Хүмүүсээ авраарай гэж öelсэн. Амхич дуурайг зүгээр уулын өөр хүн чимээ ингээд цөөрөж байгаа болсон байна. Хүн байхгүй ч одоо бурхаас гойсон. Бурхан минь авраарай гэж ойлгосон байна. Тэгээ бурхан хариултгүй. Тэгээ нөгөө хүн ч гайхаад байна. Бурхан минь авраач яг юу хэлээ гэж бодож байсан. Хажуунаас нэг чимээ болсон байна. Би чамд хонч гинаа. Хажуунаас хэлсэн байна. Тэгээ нөгөө залуусан бурхан минь та намайг харахгүй намайг авраач би одоо өгөх гээд байна. гэж хэлсэн байна. Харин бурхан би чамайг харж гинаа. Чи намайг одоо тавьчих. Тинцээ нөгөө залуу үгүй бурхан минь би өгөх гээд байна. Энэс тавиад би одоо шууд өгөх гээд ингээд доошоо ингээд унаад өгөх нь та намайг аварчлаа гэсэн байна. Тэгээ чи надтай хамт баймаар байгаа надад тавьчихаа. Нам одоо тавь гэсэн байна. Тэр нөгөө залуу дахиад гаргав те. Бурхан минь би тантай баймаар байна та. Гэтэ би арай залуугүй учраас одоохондоо ингээд мөнхөө ус явмаар байна. Та нар бодож үзэж аварчих байгаагүй гэсэн байна. Гэтэ бурхан дахиад хэлсэн. Харин тэгээ нам одоо тавь гэж асууж байна. Тэгээ одоо нөгөө мод яахчих вэ? Хуураад унсан байна. Тэгээ нөгөө залуу гэж ойлголоо доош буусан. Нөгөө залуу яасан бэ? Нөгөө өөрөө бодсон гэдэг. Яасан бэ? Яасан гэж бодож байна? Тийм ээ, залуу мэдээд байна. Бурхан бидээ 50 гэсэндээ тэр модын яагаад гэсэн хэрэг хүн хөлөөрөө доош тэмтээ доош 20 см-ээс доош мэдэхгүй тийм үү? Харин тэр залуугийн доор тийм үү? Зүгээр 30 см-ийн зайтай зүгээр сайн газар гэсэн байна. Тийм үү чи нам одоо тавьчих юм бол зүгээр амь нүдний бурхан хэлээд байсан байна. Харин нөгөө залуу болохоор зүгээр айцсан учраас тийм ээ. Тэр тавьж чадахгүй би энэс тавьчихвал үхэн гээд айцсаа болоод бурхны үгийг хүрэх таахгүй. Нэгтэр энэ үг болохоор энэ дээр гарч байгаа энэ залуугийн космосод бид маш инээдтэй юм санагдаж байна юм уу? Харин бид өөрсдөө амьдрал дээр яг ийм дүр төрхүүдийг амьд олж чаддаг. Өөрсдөөсөө. Тэг үсээ болоод ямар инээдтэй байж болохоо бид мэддэг байна. Тэгвэл зөвхөн бид нар ч гэсэн юм Библиэлд гарч байгаа маш олон Библийн бааtruуд яг ийм байдлуудаар гарч ирсэн болохоор бид харсан юм уу? Бас эднээс бид нар олон зүйл сурдаг байна. Өнөөдөр гэсэн тийм ээ энд дээр нэгэн хүний тухай гарсан байна. Хоёр хүн онцгой гарсан шүү дээ. Нэг нь Есүс Христ, нөгөө нь хэн байсан бэлээ? Петр байсан тийм үү? Петр бол Есүсийн 12 дагалдаг чинь нэг нь байгаа тийм үү? Тэгээ түүний зан ашиг бид нар харах юм бол тэр маш их түргэн ууртай юм байсан байна. Маш түргэн ууртай энэ залуу. Тэгээ маш их сэтгэл хөдлөлөөр бүх юм шийддэг. Тэсээ тэр дарга юм яг янз бүрийн шийдвэрээ гаргаж ийм залуу байгаа. Тэгээ ингээ харах юм бол жоохон сонин тийм үү? Бурхан өөрөө дагалдаг чиг 12-ын дагалдаг сонгосон мөртлөө тэр 12 дагалдаг дотор айгүй сонин хүмүүс байгаа. Бидний бодлоор хамгийн мундаг, хамгийн мэдлэгтэй, хамгийн ухаантай хүмүүсийг сонгомоор байдаг. Есүсийн дагалдагчдыг харах юм бол тийм ээ. Маш түргэн ууртай, маш хэрүүлж тийм ээ. Ерөөсөө хүнд итгэдэггүй, дандаа эргэлздэг тийм ээ. Эсвэл хүмүүсийг дагахтай янз бүрийн дүр төрхтэй ийм хүмүүс хардаг байгаа. Тэгээ энэ бол Петр бол маш онцгой. Юм болгоны түрүүнд тийм ээ хошин уурж явдаг гэж ярьдаг шүү дээ. Ийм хүн байна Петр. Тэгээ юм бол оноогод би гэдэг ийм хүн байна. За тэгээд яасан бэ гэхээр тийм ээ. Петр яг энэ цаг аашаа гарсан тухайд энэ дээр өгүүлж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ишлэл маань Матай номын 14-р бүлгийн 22-оос 33 дахь ишлэлээс 10 ишлэл байгаа тийм үү. Тэгээ энэ дээр юуны тухай өгүүлдэг вэ тийм ээ. Матай номын 14-р бүлгийн 1-ээс 22-ыг харах юм бол энэ дээр баптизм үлдээгч Йоханнаас гараад үүний дараа Есүс Христ үгээ дамжуулах үед энэ 5,000 эрэгтэй хүмүүс уларсан байна. 5,000 эрэгтэй хүмүүс. Тэгээ еврейчүүдийн бид нар энэ түүхийг тийм харах юм бол сонирхолтой байна. Тэр үед ингээ хүмүүс уулсан байна гэж ярих юм бол зөвхөн эрэгтэй хүмүүсд тоолдог.
чинь энэ хэдэн хүн зүгсэн байг асуух бол 1 2 3 4 5 эрэгтэй хүн байж тийм үү. Тэгэх юм бол 5 хүн зүгсэн гэж яддаг байна. Эмэгтэйчүүдийн хүний тоонд оруулахгүй шин байна. Тэгээ Библиэр хатаа 5,000 хүн түүнийг сонссоо гэдэг нь 5,000 эрэгтэй хүн сонссоо гэсэн үг. Мэдээж Есүсийн үгийг зөвхөн эмэгтэйчүүд сонсохгүй юм уу? Харин эмэгтэй хүмүүс бүх чиглэлээр сонсдог байгаа. Тэгээ ингээ өржүүлээд эмэгтэйчүүд хүүхдүүдэд өржүүлээд үзэх юм бол эрдэмтэд юу гэж үздэг вэ гэхээр 20,000 хүн Есүсийн үгийг сонссон гэж үздэг байна. Тэгээ энэ 20,000 хүнийг Есүс хооллосон тухайг өгдөг байгаа тийм үү? Яг энэ 22 дугаар ишлээс өмнөх хэсэгт. Тэгээ энэ маань зүгээр нэг хооллосон биш. Тэр өөрөө гайхамшиг үйлцэн тухайг өгдөг байгаа. Ямар ч хоол хүнс байхгүй тийм ээ. Библиэд буцаж байгаа тэдний хараад Есүс өрөвдөн 5 дал 2 цаас гэдэг энэ жохон зүйлээр тэдний бүгдийг хоолсон энэ гайхамшиг тухайг өгч байгаа. Тэгээ үүний дараа 22-оос 33 дугаар ишлэл залгуулаад гардаг байгаа. Энд дээр юуны тухай гардаг вэ? Есүс Христ усан дээр алхан явж байгаа тухай гардаг тийм үү? Тийм үү хүмүүсээ надад хариулаарай. За тэгээд яасан бэ гэхээр бүгдээ одоо харъя л та. За 22 дугаар ишлэгийг бүгдээ харъя. Энд дээр юу гэсэн бэ? Бурсан олныг явуулах зураа даруй шав нараа завиндан автан суулгаж өөрийнхөө дөрвөн тэднийг нөгөө эргэн рүү явуулж байгаа. За энэ дээр даруй гэдэг үгийг удаа авч байгаа тийм үү? Энэ юу гэсэн үг вэ? Хурдан. Тийм, хурдан тэр доорно гэсэн үг тийм. Тэгээ Есүс яагаад өөрөө юм бэ? Өөрөө гэж ирсэн хүмүүсийг яагаад гэрүүн явуулсан бэ? Тэгээ бас өөрөө яагаад тэдээс нэг хах юм бол зугтж байгаа юм шиг харагдаж байгаа тийм үү? Гуртхан шиг суулгаад, гуртхан шиг замдсан суулгаад, гуртхан шиг гэрүүн явуулаад ийм байл таа. Тэгээ маань мэдээ шалтгаантай тийм үү? Юу гэхээр Израильчүүдийн хувьд тэдний хүсдэг зүйл нь юу гэхээр Месиа буюу тэднийг аврагч ирээсэй гэж хүлээж ирсэн байгаа. Тэгээ тэр аврагч нь юу гэхээр бидний бүх гэм нүглээс нь чөлөөлөв, тэднийг үргэлж цахтаглан байлгадаг, бас дээрээс нь тэднийг хамгаалдаг ийм хүн хүлээж ирсэн байгаа. Тийм учраас тэр хүний хаана бодоно гэж хүлээж ирсэн байгаа. Өнөөдөр Иохан номын 15-ийн 6-гийн 15 хамтаа харъя. Иохан номын 6-гийн 15. За Иохан номын 6-гийн 15. 144 дугаар утсан. За энэ нэг нь уншиж өгнө үү? 6-гийн 15. Тэд ирж өөрийн хурцлан хаан болохыг хүсэж байгааг Есүс мэдээд зайлж ганцаараа дахин уул руу явлаа. Энд дээр юу гэсэн бэ? Яагаад тэр уул руу явсан гэсэн бэ? Хүмүүс үүнийг юу гэсэн бэ? Хэн болсон гэсэн бэ? Хаан болохыг хүсэж тийм үү? Харин Есүсийн хүссэн зүйл болохоор энэ дэвтэрээр үйлчлүүлэхийн тулд биш, харин үйлчлэхийн тулд ирсэн байгаа тийм үү? Тийм учраас тэр хүмүүсээс холдоод залбирахаар уул руу явж байгаа тухай өгж байгаа. За үүний дараа тийм ээ 23 дээр харах юм бол бид нар ингээд сая харсны үгтэйг хийж байгаа тийм үү? Тэр ганцаараа залбирахаар уул нь гарчээ. Орой болоход ганцаараа байлаа. Ганцаараа байлаа. Тэгээ Есүс Христийн залбирсан тухай Библиэр маш олон тань гардаг байгаа. Тэгээ энэ зүг сонсоход Есүс залбирсан байна гэж бид ойлгож магадгүй тийм ээ. Гэтэ энэ маш чухал байна. Юу гэхээр Бурхны хүү мөртлөө тэр залбирч байгаа тийм үү? Бурхны хүү мөртлөө залбирч байгаа. Тэгвэл бид ямар вэ? Бид Бурхны хүү мөн үү? Бурхны хүүд мөн үү? Мөн үү? Мөн тий? Тэгвэл та хэрэг залбирч байгаа вэ? Бид нар өөрсдөөс асуух хэрэгтэй. Жинхэнэ Бурхны хүү бол Есүс Христ залбирсаар байдаг тийм ээ. Бүх зүйлийн дараа данаа залбирдаг гэсэн юм уу? Бурхнаас асуудаг гэсэн байна. Гэхдээ бид нар ч гэсэн ялгаагүй Бурхны үд учраас залбирх ёстой байна гэж эндээс сонсох хэрэгтэй байна. За үүний дараа 24 25 дахь ишлэгийг харах юм бол ингэж байна. Харин зав эдийн нэрээс олон бээр голцсон байгаа. Салт өөдөөс нь салхиж байсан тул давлгаан төвдөн байлаа гэж байна. Тэгээд энэ нь шөнийн 4-р цагийн 4-р манааны үед тэр нууран дээгүүр буюу тийм ээ Есүс нууран дээгүүр алхан тэднэрөө зүрхийн явж байгаа гэж. Тэгээ еврейчүүдийн цагийг ярих юм бол манааны 10-р цаг, 9-р цаг гэж ярьдаг байгаа. Одоо шинэ монголчууд хонин цаг, морь цаг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан байгаа нь шүү дээ. Тэгээд шөнийн манааны 4-р цаг гэдэг нь болохоор бидний одоо хийж байгаа цагаар өөрийн 3 цагаас 6 цагийн хооронд энэ цагийг хэлдэг байгаа. Ийм цаг Есүс тэднэр лөө ингээд очиж ирсэн байна. Усан дээр очиж. Тэгээ энэ үед ямар байсан гэсэн бэ тэр нууранд?
давхраа төрөгдөн байлаа гэж байна. Давхраа төрөгдөн байлаа. Эндээс харах юм бол Есүс Христийн дагагч нар Есүсгүйгээр завин дээр явж байгаа тийм ээ. Тийм учраас тэдний завин дээр Есүс байхгүй байсан гэж одоо мэдэж авч байгаа юм уу? Тийм учраас Есүс тэд нар ойртон очиж байсан байна. Давалгаанд байна. Бидний айц сандарч байгаа юм атсан байна. Гэтэл тэд нар Есүсийг хараад юу гэж хэлсэн бэ? Есүсийг хараад юу гэж хэлсэн бэ? Хий үзэгдэлтэй. Хий үзэгдэл гэсэн байна. Хий үзэгдэл. Та нар ингэ боддоо одоо ингэ сайн бодоорой. Одоо бид нар өглөө уулзсан дээ. Гэтэл ингэ бид нар Есүстэй уулзсан байх гэдэг тийм үү? Гэтэл өглөө нь Есүс 5,000 байх гол юм 20,000 хүнийг өөрөө гайхамшиг үзүүлээ хоолцсон байгаа. Тэдний нүдэндээ гайхамшиг үлдсэн байгаа. Тэгээ ингэ өдөр өнгөрөөд орой болоод шөнийн үед тийм үү? Есүс эднэр рүү ингэ усан дээр алхаад ичижсэн чинь тэд нар Есүсийг харахтаа хий үзэгдэл байна гэж байгаа. Энэ арай итгэж биш юм гэж байна. Яагаад гэвэл Есүс тэдний нүрэндээ маш олон гайхамшигтай үзүүлээд байхад түүнийг усан дээр алхаж байгаа хараад тэд нар Есүс байна шиг таних үг юм. Харин хий үзэгдэж байгаа. Түүнийг ийм чадвар гэж бодсон байгаа тийм үү? Тийм учраас тэд нар айс сандарсан байгаа. Та монголчуудын хэдэн дасаад үдээ айсан хүнд үг дүүлээ. Яг үүнтэй адилхан бид нар жоохон давхаанд айгаад хий үзэгдэл ирж чинь гэсэн байна. Тэгээд дээрээс яах вэ авраарай гэж ойлгож гисэн байгаа тийм үү? Харин Есүс энэ үед хэлсэн байгаа тийм ээ. За 27-д тэр үгсэн байна. Зоригтой бай. Би байна. Бүү айж. Бүү айж. Бүү. Сандарч байгаа айж байгаа хүмүүс гэж байгаа тийм үү? Сандарч байгаа айж байгаа хүмүүс. За өдөр энэс дахиад нэг ишлэг харъя. Ром номын 1:20 дугаар ишлэг харъя. Ром 1:20. За би хавар уншвэ. ертөнц бүтээснээс хойш түүний үйл үзэгдэх чанарууд түүний мөнх хүч ба бурхандаг төрхөнд бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдсон. Илэрхий харагдаж байгаа. Иймээс бидэнд шалтгаан байхгүй. Энэ бидэнд шалтгаан байхгүй. Тэгээ энэ ишлэлдээ юуны тухай үгэж байгаа вэ? Есүс Христийн үйл үзэгдэх чанарууд бас түүний мөнхийн хүч чадал бурхандаг дүр төрхийн дагуу үгэж байгаа тийм үү? Нэг өсөндөө түүнд хийж чадахгүй зүйл, боломжгүй зүйл нэрч үгүй юм аа гэдэг хэлж байгаа. Тэгэхээр түрүүний миний хэлсэн үгэн дээр аваад үзэх юм бол тэр дугаар усан дээр алхаж чадах болов уу? Бурхандаг чанар түүнд байгаа, мөнх хүч байгаа, бүх зүйл байгаа штэ. Тэр усан дээр алхаж чадвар байгаа болов уу? Итгэж юм даавгүй. Амин? Амин. Тэр үнхээр алхсан байгаа. Тийм учраас хүмүүс санаад айж байгаа штэ. Зүг зүгээр авах мэдэж яахгүй тийм үү? Тэгээ хайгаад яасан бэ гэхээр сандраад ойролж гисэн байгаа. Харин тэр үед Есүс хэлж байгаа. Зоригтой бай. Би байна. Бүү байж байгаа. Тэгээ энэ 27 дугаар ишлэгийг харах юм бол энэ дээр дахиад нэг зүйл болчихсон юм уу? Тэр даруй гэдэг нэг үг дахиад гарсан байна тийм үү? Тэр даруй. Тэр даруй. Үүний дараа дахиад үгээр харъя. Тэгээ бид Библийг харах юм бол тийм ээ. Израильчүүдээс олон зүйлс сурдаг байгаа шүү дээ тийм үү? Израильчүүдийн түүхээс. Тэд юугээр маш олон гайхамшгуудыг тэр одоо гамшгуудыг хүртэл харсан байгаа. Бурхны өгдөж байгаа. Тэгэхээр тэрийг хараа бид нэр ерөөсөө түүнд итгэдэг баг. Хүмүүс одоо орчин юм юу гэж ярьдаг вэ? За бурхан одоо байд юм бол тэрч. Тэгвэл би итгэе. Нэг хүн би сайн мэдээ ярьсан тийм хүн исэн байгаа. Тэгвэл чи залбираа миний зүудэнд тэр бурхан жаа шиг бол би итгэе гэж надад хэлсэн байхгүй юу? Тэгээ би залбирсан. Гэхдээ би түүний зүудэнд бурхан орж ирээсэй залбираагүй. Тэгвэл итгэж болоосэй залбирсан байна. Яагаад гэхээр хүн гэдгийг үдээрээ тийм ээ олон зүйлийг харсан ч гэсэн тэрэндээ эзэж итгэдэг. Тэгвэл хорохон зүйл байдаг. Яагаад бид нар Египтээс гарсан Израильчуудыг харж гэж байна тийм үү? Эзэн 10 гамшиг тэдэд үзүүлсэн байгаа. Израильчуудын хувьд гайхамшиг, харин Египтчүүдийн хувьд гамшиг байгаа тийм үү? Ийм зүйлийг нүдэрээ үзээд биеэр туурсан мөртлөө бид нар харин үлдэх тийм ээ. Зүгээр цүлд очингуудаа бурхны мартчихсан байна. Бидний амьдрал дээр ямар агуулга үзүүлсэн, ямар ажил хийсэн бүгдийг мартчихсан. Ийм сул дорой байдаг. Тэгээ үүнтэй адилхан нөгөө дагагч нар ч гэсэн яг энэ дээр адилхан байж тийм үү? Есүс хамт байгаад байсан тийм үү? Гайхамшиг үзүүлээд байсан. Хүмүүсийг идгээгээд байсан. Дээрээс нь яасан бэ? Сүн шүүсэн үнийг хүртэл тийм эрүүл болгож байсан.
Есүстэй дайнд орсон байгаа. Гэтэл зүгээр л усан дээр алхаад ирж байгаа хараад түн итгэж чадахгүй зүгээр айж байгаа. Тэгээ энэ юу гэхээр одоо болтол Есүс Христийг бурхан гэдгийг мэдээгүй явж байна гэсэн. Бурхан гэдгийг ойлгоогүй ухаараагүй явж байгаа. Тэрний тухай тийм эндээ хэлж өгч байгаа юм. Гэтэл энэ дээр одоо нөгөө Петр маань одоо гарч ирж байгаа юм уу? Бүх юмны түрүүнд би гэдэг тийм ээ Петр. За энэ дээр Петр юу гэсэн бэ? 28-аас 29 дугаар ишлэгийг бишгээж уншиж өгнө. 28-аас 29. Петр түнд эзэн хэрв та мөн юм бол усан дээгүүр алхаж өөр юутай нэрхийг надад тушаагач гэхэд тэр ир гэлээ. Петр завнаасаа гарч усан дээгүүр алхан Есүс рүү явв. Амен. Петр ингээ бүх хүмүүс лугтуугаа хийж байгаа дайгаад тэгээ санарсан байж байгаа. Энд чинь Петр хэлсэн юм. Есүсээ намайг өөрлөгөө ирүүлээч. Би яа сайн шиг ингээд усан дээр алхаж явмаар байна гэх. Нэг бодлын жоохон хүч яг хөөрхөн юм итгэлтэй юм уу. Тэгээ Есүс зөвшөөрсөн ба чи над руу ирээрэй гэв. Петр үнэхээр буугаад усан дээр бишгээд энэ дээр юу гэсэн бэ? Явуу гэж юм тийм үү? Алхахын явуу гэдэг маань явж гинэ гэсэн үг шүү дээ. Одоо болж байгаа үйл явц юм тийм үү? Явж исэн байгаа. Тэд нэг асуудал үүссэн байгаа. Яасан гэлээ? Тэр асуудал нь салхи хараад живж гэсэн юм байна. Живж гэсэн гэж. Живж гэж. За тэгвэл Петрийн үед бид харах юм бол тийм ээ. Тэр Есүстэй адилхан гайхамшиг бас өөрийн биеэр амтж байгаа гарч ин тийм үү? Тэр бас Есүстэй адилхан усан дээр алхаж иж тийм үү? Тэр хэм билээ? Петр. Юу хийдэг юм бэлээ? Есүсийн дагаад гэж тийм үү? Одоо нэг үсэндээ Есүсийн хүүхэд юм тийм үү? Тэгвэл бид нар ч гэсэн түүний хүүхэд тийм ээ. Тэгээ таны амьдрал дээр ийм зүйл тохиолдох гэдэг та итгэж байна уу? Та усан дээр алхаж чадах болов уу? Итгээрэй. Үнэхээр чадна. Эзэн хүсэх юм бол бид нар чадна. Яг тэр Библийн олон газар махны номдор үлдээдэг тийм. Итгэгчнийг нь чадахгүй зүйл гэж нийт байхгүй. Тэгэхээр тэр байхгүй эзэн Есүс Христ дахин ирэх үед бид нар ямар болох вэ гэдэг тухайд Исаиас номд хэлж өгдөг байгаа. Нэгдүгээр Исаиастэй. Би танаас уншиж өгье. 4:10 цаад хэлдэг байгаа. 3:9-ээр утсан байгаа юм байна. 4:17. За энэ дээр хэлсэн ба Есүс Христ ирэх үед бид нар ямар байдалтай болох вэ гэж хэлж байгаа. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэндээ хамт агаар мандал эзэнтэй уулзаад үүлэн дотор өрөвдөж тийхүү эзэнтэй өргөж хамт байх болно гэж хамт байна. Тэгээ энийг сонсоод ингээд ямар ч боломжгүй юм шиг үлгэр юм шиг сонсож байгаа юм тийм үү? Гэтэ энэ үлгэр биш ээ. Энэ үнэхээр үнэн үг байна тийм үү? Би үнэхээр эзэн Есүс Христ дахин ирэх үед түүнтэй хамт үүлэн дотор өрөвдөж мөнхөн ус руу явах болно. Амен. Амен. Тийм учраас Петрийн асуултаа тухайд бид нар ирээд шаардлагатай байх болсон. За энэ нэг гол асуулт маань гараад байгаа шүү дээ. Тэр живэд байгаа. Живэд орилж байгаа тийм. Есүсээ намайг авраач гэж. Өө Есүс 31 дээр дахиад яасан бэ? Даруй гараа сонгон хүний зуурч гэж. За бид нар энэ 22-оос 33 дахь ишлэгийг харах юм бол энэ Библийн ийм номны дундаас энэ жоохон ишлэл батал даруй гэдэг нь 3 удаа гарч байгаа. Даруй. Энэ маань юу гэж байгаа вэ? Есүс Христийн бид нар руу хандвэ гэж. Бид гойх үед, бид шантрах үед, тийм ээ? Бид эзэн рүү хандах үед эзний гаргадаг хандлага ямар вэ? Ашиг байж, мэдээж одоохон. Маргааш үл нөгөөдөр байна. Эсвэл уцаар яваад уцаа авахгүй. Тэ? Зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Бид нар ингэж тосон гоохоор ингэж явчихдаг тийм. Бидний найсрын дунд ч юм уу. Хань эзэн эзэж тийм биш. Авраач гэвэл эзний гаргадаг хандлага нь юусэн энэ дээр байгаа тийм үү? Даруй. Тэр дор эзэн бидний тусалдаг байна. Харин бид нар ерөөсөө гойдвол бидний очир байгаа юм байна. Даруй эзэн хавар гараа сонгох юм байна. За тэгэхээр Петрийн живснийг бид нар тийм ээ сайн ашиглаад авах юм бол Петр салхи харсан гэж байгаа юм хэлээд салхи хараад дараа нь айгаад тэгээ живж ийна гэдэг 3 үг хэлж байгаа. Салхи хараад айгаад живж байна. За энэ дээр та бүхэн юу харж болж байна тэгвэл? Бидний амьдралыг энэгээр төлөөд гэж байна гэсэн. Бидний амьдрал яг үнний хэлэхэд дандаа баяр жаргалтай байдаггүй шүү дээ, тийм. Заримдаа хэцүү зүйл тулгардаг, асуудалтай зүйл тулгардаг. Тэгээ түрүүн оноо хүртэл яасан бэ гэхээр би виз сонгоход очсон байгаа. Нэгд өдөр очсон. Гэсэн чинь түрүү чи шаардлагатай
харахгүй байсан бичиг амтгийн авчир гэсэн байна. Тэгээд хоёр дахь өдөр аяга орой авч бичээд тааш хоёр дахь ачиж амжихгүй гурав дахь ачаа гэдэг. Гурав дахь өдөр бүгдийг бэлдээд очсон байна. Тэгээд гурав дахь өдөр виза сонгох гэсэн чинь ерөөсөө урд нь ачиг гэж хэлээгүй дахиад хэмжүүрээ надад шаардсан байна. Тэгээд тэр үеиг үржүүлээ баасан. Бурхан минь ингэж би сонгох гээд одоо яах вэ? Монгол руу явчихдаг болсон. Тэгээд ямарсан хийх зүйл юу вэ? Тэ? Ямарсан авах боломж юу вэ гэдгийг харж байгаа. Тэгээд бичиг баримтанд асуулт бичсэн байна. Ямарсан үнээр эзний ивэлээр би виз авсан байгаа. Тэр өдөр шийдвэрлээ. Тэгээд энэ үед яасан вэ гэхээр бид нар хэцүү зүйл болгоход яадаг вэ? Нэг бол энийг сандаг, нэг бол бүр мартчихдаг. Энд яашаа гэхээр Петр болохоор эзнийг мартсан байгаа. Эзэн рүү хараад явж байгаа. Эзэн рүү очиж байгаа бид нар энийг харах хэрэгтэй байна. Одоо би ингэ баясаатаа ууцгаад явж байгаа гэдэг юм уу? Тэгээд баясаатаа ууцгаад явж байгаа би энийг харах хэрэгтэй. Энэ рүү харах хэрэгтэй байна. Хайнаа гэдэг тусгашаа хараад ингэ яваад баясаатаа ууцгадоо. Ууцгүй те өөрийг өнгөрөө явах нь гэж бодсон шүү дээ юм уу? Яг түүнтэй адилхан Петр Есүс рүү очиж исэн байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө түүний нүд Есүс рүү хандаагүй байсан байгаа. Юу руу харсан юм бэ? Тэр салхи руу харсан байна. Өөрийг нь айлгаж байгаа зүйл, өөрийг нь санаа зовоож байгаа зүйл тэр зүйл рүү харсан байна. Тэрнээс одоо тэр яасан бэ? Айсан байна. Айгаад чивж гисэн. Хаач гисэн. Бид нар эзэндээ ирлээ гэдэг эзэн рүү очиж ийна гэдэг. Эзэнд итгэдэг гэдэг. Тэр үнэхээр эзнийг харж байна уу? Бидний амьдралын ямар ч асуудал доо баяр хөөртэй, уйтгар гунигтай, аж аргалтай, бүр хараа барсан тэр үедээ эзнийг харж байгаа. Эсвэл зүгээр л араа барсан тэр үе, тэр тийм ээ орчин нөхцөлөө харж байгаа юм. Бид нар энийг сайн бодох хэрэгтэй байгаа. Бид хин дээр хараагаа сонгох хэрэгтэй байна. Хараагаа чиглүүлэх хэрэгтэй гэдэг. Бид нар эзнийг биш өөр зүйлийг харах үед бид нөгөө асуудлаасаа болоод өөрөө нураад ундаг. Өөрөө нөгөө асуудлаа бүр тийм ээ шантраа унцдаг байгаа. Тэгээд яг адилхан Петртэй адилхан тэр асуудлыг хараад айгаад урт нь сөхрөөд очдог. Харин бидний эзэн бол тэр асуудлаа шиг бүр агуу том эзэн тийм ээ бидний хажууд байж идэг байгаа. Гараа сонгохоо хүлээж идэг. Хамаг дуусах хүлээж идэг бурхан байгаа. Харин бид нар хажуудаа өөрөө харахгүй тийм ээ бүр өөр тийш яасан тийшээ хараад тийм ээ айгаад юм хичээд байж. Ам бурхан хажууд чи би чамд тусалъя гэх юм ээ. Түрүү нөө унтах гэсэн залуу байж тийм үү модноос дуурсан байгаа. Тэр залуутай бурхан хажууд нь ирж байгаа. Би чиний асуудлыг шийдэж өгье. Би чиний хүнд байдлыг шийдэж өгье. Чамтай хамт бай. Би чамаа юуруу гэдэг. Бидний хандлага болохоор өөр зүйл. Амаа айлгаж байгаа, амаа сандраж байгаа тийм зүйлээр бидний анхаарч үзэж байгаа. За өнөөдөр хамтдаа тийм ээ. Дахиад нэг бичлэг харъя. Дуулал номын 37-24. Уур хаана гэдэг вэ? Уучин гэдэг тийм 811 болж байна. 811. Дуулал номын 37-24 дээр эзэн бидний хэлдэг ингэсэн байна. Тэрээр гэж байгаа. Энэ одоо хүний боёж байгаа байхгүй юу? Тэгээ та нар өөрсдөө нэрийг хэлээрэй. Одоо ч би ууш мод юм ээ. Сараа бүдрөвч газар өсөр унахгүй юм. Учир нь эзэн өөрийн гараар түүнийг түшдэг гэж. Таны бүдрөвсөн ч гэсэн таны өсөр унгаахгүй. Учир эзэн өөрийнх нь гараар түшчээд ийм бурхан байна. Тэгээ яаж гараараа яаж түших вэ? Тэр биднээс хоб явуулж түших боломжтой юу? Тэр бидний дэргэд байдаг гэдэг юм үйлчлсэн хийж өгч байгаа. Өөрөөр бидний хайрладаг, бидний хамгаалдаг, бидний түшиж яадаг бурхан юм аа гэдэг юм дээр хийж өгч байгаа. Түшиж яадаг бурхан. Харин бид нар нөгөө айцсан харах юм бол тэр зүйл юм байна. Эзэн бидний хаалцахгүй байна. За. Тэгвэл бид нар эндээс дахиад нэг зүйл мэдээ тийм ээ. Эзэн бидний хажууд айд юм байна. Яагаад гэвэл түүний бид бас бид рүү хандсан хандлага юу вэ? Даруй гэсэн байна тийм үү? Тэр доор нь бидний хариулт өгсөн байна. За үүний дараа тийм ээ Петр гараад эзэн рүү ашигласан шүү дээ тийм ээ. Эзэн минь би живчина намайг авраарай гэх. Харин энэ үед Есүс хэлэхдээ энэ маш өхөөрдөн тийм ээ Петрийг өхөөрдөн хэлж байгаа. Баг итгэл минь ээ гэж байгаа. Баг итгэл минь. Энэ ээж биш ээж хүн биш тийм ээ. Хүүхдээ ямар нэг буруу зүйл хийхдээ шууд бурууг нь ханаа хэлдэг үү?
тийчүүд эсрэгээр хэлдэг те. Тэгвэл яг үүтэй адилхан дээр Петрийн баг итгэж минь хэлж байгаа нь юу гэж байгаа вэ? Чамд итгэл бага байна. Итгэл их болгож итгэхийн тулд баг итгэж минь дурж байгаа. Баг итгэж минь. Тэгээд Петрийн нэмээд доошо жигсэн шалтгаанс энэ дээр дахин гарч ирсэн юм уу? Нэгдүгээр зүгээр Есүс рүү хараад зүрээд байгаа. Хоёрдугаар түүнд итгэл бага гэсэн байна. Би жинхэнээр Есүс дээр авч чадах одоо үгүй болов гэдэг итгэл. Эзэн биднээс өсөх зүйл нь би шинэ дээрээ байгаа чи намайг олж хараач гэдэг итгэл. Нөгөөдөө нь хоёугаар агуу итгэл байгаа. Тэгээ би нэг зураг харсан байгаа. Тэр зурганд нэг хүүхэд ингээд хоолыг хахад маш том юм дуран ингээд тавьцыг харж байгаа. Тэгээд бурхан хаанаа ерөөсөө хандахгүй гэж байгаа. Тэр зургийг та нар харсан уу? Тэгээд ингээд хараад байгаа чинь бурхан урд хандахгүй байгаа. Тэгээд бурхан ямар хандаа юу ч хандахгүй гэсэн байна. Тэр дургийнхын юм одоо нэг урдчийн линз биш. Тэр нь Есүсийн зүгээр ингээд биенийхээ нэг хэсэг дээр ингээд тооцсон тийм. Юу ч харагдахгүй байгаа юм харж байгаа. Юусгүй бидний нүдний өмнө бидний ойрдоо нь хаа сайгүй бурхан байж байгаа. Харин бид нар юус олж харахгүй гэдэг. Энэ зургийг би энэ одоо фэйсбүүк дээр тавьнаа гэж хараарай. Ямар зураг хэлээд байгаа сайн ойлгохгүй байгаа. Би муу тайлбарлаа тийм. Бурхан хаана нэг гэдэг. Харин бурхан тэнд байж байгаа. Тэгээ бурхан өнөөдөр чинь хааны дэргэд байгаа. Бид нар Солонгос байсан гэсэн, Монгол байсан гэсэн, Африк байсан гэсэн. Жохон муухай гарч юм бол цаана ойлгоод байсан гэсэн бурхан таны хажууд байж байдаг. Таны зовлон бэрхшээлд унчлаа гэж хэцүү байлаа гэж эцэг хаяад боддоггүй, уцаад алга болдоггүй. Харин үргэж өөрийн дуртай зүйлээ бидний хажууд байдаг бурхан байна. Тийм учраас та бүхэн тийм ээ зөвхөн эзэн рүү хандаж аграасаа түүн рүү ойртоос өгч байна. Надтай хамт байдаг гэдгийг илүүх юм. Мэдрээсээ өгч байна. Өнөөдөр хамтдаа энэ үгийг дуусгахаас өмнө 2 ишлэл хамтдаа Дууг номын 2:14 хамтараа. Дууг номын 2:14. Энэ миний хэлэхэд 2 ишлэл болох юм байна. Бидэнд өгж байгаа тэр амралтууд энэ зүйлэн хааж байгаа. Энэ дээр хэлсэн байна. Дээр өндөрт алдран бурхан байх тухай. Гоор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх тухай. Түүний тааллыг олсон хүмүүст байх тухай. Үүний дараа Матай номын 3:17 дээр үгсэн байдаг. Тэнгэрээс энэ бол миний хайртгүй түүн миний таал багш гэсэн дуу авлаа гэж. Есүс Христийг хандаад Есүс Христос амьдсан бурхан хэлсэн болов уу? Энэ бол миний хүү байна. Түүнд миний таалал авчдаг гэж байна. Харин эзэн Есүс Христийг мэддэг үе түрүү Лук номдэр үгсэн байдаг. Түүнд бүх алдан байх ба харин түүнийг хүндэлдэг, түүнтэй хамт байдаг, түүний тааллыг олсон хүмүүс түүнд байгаа шиг тэр амар тайван байх болтугай гэж байгаа. Би өнөөдөр та бүхний ураад байна. Та бүхэн эзэнтэй ойрхон байгаа. Тэгвэл энэ та бүхний үсч байгаа тэр эзний дотор амар тайван баяр хөөр чанартай байх болно. Учир нь тэр үе та нар эзний тааллыг хүссэн хүмүүс байх болно. Амен. Тэгээ өнөөдөр таны хувьд юм айж байгаа ямар асуудал байгаа вэ? Шийдвэрлэж чадахгүй ямар асуудал байгаа вэ? Бас юу таавал санаад өгч байгаа вэ? Тэр яг одоо эзэн рүү хандаж илээсэй гэж байна. Тэний шийдвэрлэж чадахгүй тэр асуудлыг бидний эзэн шийддэг байгаа. Тэний тусалж чадахгүй тэр асуудлыг эзэн шийддэг байгаа. Яагаад гэвэл тэр таны хажууд байгаа учраас. Бас тэр таны аав учраас. Тэ айс хандраас өгч байна. Бид айс хандах юм бол живхээс өрөвч байхгүй. Харин тэр айцтай эзнийг олж хараас өгч байна. Учир нь тэр таны дэргэд байгаа юм. Амен. Өдөр хамтдаа эзний өмнө залбирцгаая. Эзэмдээ ямар ч үе асуудал, бэрхшээл, баяр хөөр бүх зүйлийн би эзэн тань руу хандаж ажилладаг. Тань руу ойртон онцлог таны хүүхдээ та намайг өрөөж өгөөч өдөр хамтдаа залбирцгаая.